Startup Entrepreneurship Монгол хэлний үгийн санд эдгээр нэршил нутагшаад 10 жил ч хүрээгүй байна. Тэгвэл энэ хугацаанд технологийн салбарын түлхэлэгч Монгол компаниуд ямар зүйл бүтээж бий болгож чадсан бэ? За эдгээр компаниуд яг нийлээд яг юу хийсэн бэ гэхээр юм movement буюу одоо хөдөлгөөнийг өрнүүлсэн. Тэгээ нэх олон газар яригддаггүй. Гэхдээ энэ компаниудын бий болгосон гавьяа нь юу вэ гэхээр стартап. Тэгээ технологийн салбар маань өөрөө Монгол улсын хувьд ирээдүйн байж чадах юм байна гэдэг итгэл үнэмшлэг өмнө нь одоо биднээс өмнө байсан аж ахуйн нэгжүүд бөгөөд залуучуудад яг тэр итгэл үнэмшлэг төрүүлсэн. Монголын анхны онлайн худалдааны платформыг нэвтрүүлсэн Intelmind компани өнөөдөр интернет худалдаа, такси дуудлага, крипто бирж, автомашины сэлгийн захиалах худалдаа зэрэг 10 гаруй салбарт үйл ажиллагаа явуулж байна. Venture Studio хэлбэрээр ажиллаж буй тус компани үүсгэн байгуулагч цаашдын зорилтынхоо талаар ингэж ярьлаа. Өөр одоо юу гэдэг тэдэн жилийн дараа бид нарыг тийм болцсон байна гэж бол яг хэлж бол мэдэхгүй байна. Яг одоогийн байдлаар. Гэхдээ биднээс хамааралтай аюул олон харилцагч, хэрэглэгч, хамтрагч байгууллагуудын одоо хувь заяа бид нар дээр бас байгаа гэдгийг бид нар ойлгож байгаа учраас нэг төрөнд бидний яг л ярьсан тавиал ажиллаж байгаа. Програм хангамж технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байна. 2017 онд үүсгэн байгуулагдсан Intelmind нийт 16 компани 200 гаруй ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Made in Mongolia нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт Intelmind компаниг танилцуулж байна. За манайх Intelmind гэдэг компани байгаа. Тэгээ Intelmind компани маань болохоор Venture Studio гэдэг загвараар ажилладаг. Тэгээ бид хэдийн одоо ер нь хийдэг үндсэн ажлууд гэх юм байл технологийн төслүүдээ бид нэр хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт бас бизнес хөгжүүлэлтээ авч явдаг. За гуравдугаар нь болохоор бид нар хөрөнгө оруулалт хийдэг ба. Ер нь бол товчхонд. Онлайн худалдааг бий болгоё гэж магадгүй маш олон компани л зориул тэгээд яг сайн бидний хүсэж байгаа шиг болохгүй ингээл байсаар ирсэн онжилууд байгаа шүү дээ. Яагаад анх тэр санааг одоо барьж авсан бэ? Хийх хэрэгтэй гэж үзэжсэн. За нэг л хийхгүй бол болохгүй мэн гэж бодож исэн тэр санаа ханаас гарч ирсэн юм бол. Энийг сонирхолтой төвхтэй. Манай одоо хурь ах байдаг. Тэгээ хурь ах маань болохоор Бээжинд аюу олон жил амьдарсан. Тэгээ Монголдо нүүж ирж амьдрахаар шийдээд тэгээд юу их вэ гэдээ асуухаар нь бид хэд өдөөс нь тоглоом шоглоомоор та юм IKEA-гийн бараануудыг оруулж ирээд хүмүүс зараад байт юм биш үү Facebook-ээр та тийм хийчихвэл яасан гэдэг. Тэгээ манай тэр ах тгийгээд хэдэн бараа оруулаад ирсэн. Тэгээ нөгөөдөлөө зарах гэдэг пэйж үсгэж өгөх хэрэгтэй болоод ингээд ирсэн чинь нөгөө мессенжерээр хүмүүс орж ирээд IKEA-гийн ийм бараа байгаа юу, ийм бараа нь байгаа юу гэж аюух бараа асуугаад ирсэн. Тэгээ яг бид хэд юу гэж ойлгосон бэ гэхээр IKEA брэнд Монголд байдгүй ч гэсэн тэрийг худалдаж авах сонирхолтой хүмүүс их байт юм байна. Тэгэхээр тэр хүмүүс нөө бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг авах боломжийг нээж өгөө гэдэг ийм анхны санаа гарч ирээд тэгээ би шопингийн хамгийн анхны хувилбар маань болохоор яг зөвхөн IKEA-гийн барааг одоо Бээжингээс захиалж болдог ийм хувилбараар бид нэр хийжсэн. Жам ёсны шаардлагын улмаас бий болсон салбарлсан ч юм уу байх боломжтой шүү дээ. Одоо ямар төвшөнд хүрсэн байгаа вэ? За яг өнөөдрийн байдлаар гэх юм бол за 22 оны байдлаар бид хэд нэг 300 гаруй хүнтэй болохоор төлөвлөгөө гарцсан байна. За Intelmind маань өөрөө Intelmind ороод нийт 16 компани үйл ажиллагаа явуулж байгаа. За 16 компаниас бол яг технологийн чиглэлээр дагнаад ажиллаж байгаа 4 компани байгаа. За дээрэс нь бидэд орсон одоо төслүүд гэх юм бол интернет худалдаа байна, такси дуудлагын үйлчилгээ байна. 2018 онд бидэд UB Cab-руу бид хөрөнгө оруулалт хийжсэн. За 2021 онд бид Coin Hub крипто биржийг бид бас амжилттайгаар лонч хийж гаргаж ирсэн. За Cozy гэдэг одоо Монголын топ 100 гаруй компаниг технологиор платформоор хангаж байгаа манай технологийн компани үйл ажиллагаа явуулж байна. Нодлон жилийн сүүлээр бид хэд Зарыг гэдэг шинэ худалдааны платформыг одоо гаргаж ирээд ажиллаж байгаа. За нийтийн тээвэр одоо сая басны сошиалар яваад байсан ухаалаг худаг гэдэг тий халуун усаа авч болно гэдсэн SIM инженерингийн компани. Тэр бас бид нэр одоо
орцсон үйл ажиллагааг нь явуулаа явж байгаа. Ингээд гих мэтлэн ингээд ийм байгаа. За мөн дээрэс нь автомашины сэлбэгийг дэлхийн одоо аль ч өнцгөөс шууд захиалж болдог автопарц гэдэг төсөл манай дээр явж байгаа. Ингээд гих мэтлэн иймэрхүү байдалтай бид нар болцсон явж байна да. Яг одоогийн байдлаар. За нийт зүгээр системийн өрөөнд аваад үзэх юм бол бид нар давтагдсан тоогоороо бүх компаниудаа нийлүүлээд үзэх юм бол 1.7 сая хэрэглэгч нарт бид нар хүрч үйл ажиллагаа явуулж байгаа. Дотооддоо бид нар 2000 гаруй аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар бид нар одоо бизнесийн хамтын ажиллагаа одоо хийцэн явж байгаа. Тэгэхээр бид нар 2000 аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар бид нар орлого бий болгож өгч байгаа гэсэн үг. Яг иймэрхүү байдлаар бид одоо үйл ажиллагаа явуулж байна. Venture Studio чиглэлээр ажилладаг Intelmind компани зах зээлийн өрсөлдөөн, багтаамжийн талаар тус компани бизнес хөгжүүлэлт хариуцсан дэд захиралтай ярилцлаа. Зах зээлийн өрсөлдөөн хэр ширүүн байдаг вэ? Бидний хувьд болохоор яг Intelmind маань Venture Studio модель гэдгээр ажиллаж байгаа. Тэгэхээр яг шинээр гарч ирж байгаа энэ олон гарааны бизнесүүдийг бид хөгжүүлж дараагийн түвшинд компаниг нь гаргаж ирэх. За бүтээгдэхүүн үйлчлэгийг нь бас дараагийн түвшинд хүргэх, хөгжүүлэх, за зах зээлд таниулах гэсэн энэ ажлуудыг ерөнхийдөө хийдэг байна. Тэгэхээр энэ утгаараа манай хувьд бол яг одоо энэ олон гарч ирж байгаа гарааны бизнесүүд, төслүүд бол дээрээ бол манай бүтээгдэхүүн цаашдаа хөгжүүлэх, магадгүй дэлхийд таниулах бүтээгдэхүүн гэж бид нар харж ажиллаж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бид нар яг өөрсдөө одоо санаачлаад бий болгоцсон, гаргаад ирсэн төслүүд, компаниуд маань нэлээд зах зээл дээр амжилттай явж байгаа. Тэгэхээр дараагийн төслүүд маань одоо бидний хувьд хүлээгдээд яг ажиллаад явж байгаа гэсэн хөгжүүлэлт. Ижил төрлөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөгч байдаг уу? Эсвэл одоо бизнес модель нь жоохон өөр үт юм уу? Одоогийн байдлаар яг бид нар одоо Монголд анхдагч Venture Studio модельээр ажиллана гэдгээр зорьсон баа. Тэгэхээр өрсөлдөөнгүй зах зээл гэж бол байхгүй. Тодорхой хэмжээгээр бид нар одоо өрсөлдөгчгүй зах зээл рүү орлоо ч гэсэн хэсэг хугацааны дараа мэдээж өрсөлдөөн бий болох нь тодорхой. Тэгээ өрсөлдөөнд яалах ч юм уу, өрсөлдөөнд бид нар давуу талаа ашиглахын хувьд мэдээж өөрсдийн гэсэн стратегтэй байх хэрэгтэй. Өөрсдийн гэсэн давуу талаа бид нар тодорхойлоод илүү тэрэн дээр төлөвч ажиллах бодлогыг барьдаг. Тухайлбал бидний хувьд бол өрсөлдөгчдөөсөө давуу тал гэж үзэж байгаа зүйлүүд нь манай технологийн өнөөдрийг хүртэл бий болгоцсон бааз суурь байгаа. За нөгөө талаараа бид нар яг одоогийн байдлаар яг хөгжүүлээд гаргаад ирсэн гарааны бизнесүүд маань зах зээл дээр маш амжилттай явж байгаа. Эдгээрийгээ бид нар дараагийн түвшинд гаргах, за гадаад улсын зах зээл дээр гаргах гэсэн ийм түвшнүүд дээр ажиллаж байна. Тухайлбал яг өнөөдрийн байдлаар идэвхтэй бид нар дээр санал тавьсан Канада, Узбекистан гэд улсуудаас саналууд ирсэн байгаа. Эдгээр улсууд дээр бид нар яг аль бизнесүүдэд гаргах уу, хамтарч ажиллах уу гэдэг түвшин дээр бол ажлууд явж байгаа гэсэн. Яг Intelmind-ийн хувьд доороо одоо бойжуулж байгаа стартапууд ч гэдэг юм уу, тэд нар ямар нэгэн онцлогтой байдаг уу? Эсвэл зүгээр одоо магадгүй одоо компани зүүн хараанд нь алсын хараанд нь нийцсэн тийм компаниудаа илүү авдаг уу? Эсвэл зүгээр цэвэр одоо тухайн стартапын потенциал дээр тулгуурлаж сонголтуудаа хийх юм болов? Ерөнхийдөө Intelmind маань өөрөө манай алсын хараа зорилго гэх юм яг одоо хүний амьдралын чанарыг сайжруулах технологид суурилсан төслүүдийг хөгжүүлнэ гэдээ би тодорхойлцсон байдаг. Тэгэхээр яг имлүүгээ чигснэг нэгдүгээр төсөл хөтөлбөрүүдийг харна. Нөгөө талаараа бид нөгөө хамтын үнцнийг бий болгох гэдэгтэр төвлөрдөг бөгөөд одоо яг нийгмийн тодорхой асуудлуудыг яг аль нь шийдээд байна яг энэ төсөл үнэхээр одоо Монголд өнөөгийн түвшинд хэрэгтэй байна уу гэдэг талаас нь хараад за энэ төслүүдийг бид хөгжүүлье. Энэ төсөл цаашаа үнэхээр амжилттай явж чадах юм байна. Олон хүмүүсийн асуудлыг шийдэж чадах юм байна. Өнөөдөр яг компаниуд дээр, хувь хүмүүс дээр амьдралаа бий болоод байгаа олон асуудлуудыг энэ төсөл гарч ирснээр илүү амарчилж чадах юм байна гэдэг талаасаа ерөнхийдөө хараад явдаг. Ерөнхийдөө бол хөрөнгө оруулж цаашаа хөгжүүлэх төр төслүүд маань яг энэ бодлого дээр суурилж явдаг. Яг хөгжүүлж байгаа төслүүдийн хувьд гэх юм бол ерөнхийдөө яг гарааны бизнесүүдийн хувьд өнөөдөр хамгийн ресурс буюу санхүүжилт шаарддаг хэсгүүд нь болохоор ерөнхийдөө бол хууль, маркетинг, санхүү өндөр гэдэг санхүүжилт хөрөнгө оруулалттай холбоотой хэсгүүд байдаг. Тэгэхээр эднэр рүү илүү бид нар орж ажиллаад яг өнөөдрийн хувьд өөрсдөө бий болгоцсон байгаа ноу хау мэдлэг туршлага энэ юмудаа хуваалцаад ажиллаа явдаг. Нөгөө талаас бүтээгдэхүүнийг бид нар зах зээлд яаж амжилттай байршуулах вэ гэдэг талаас илүү орж хамтарч ажиллаад явдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч гэдэг утгаараа биш, хамтрагч гэдэг утгаараа ажиллаад явдаг гэсэн. Хүний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төслүүд гэж бодох юм бол зах зээлийн багтаамж их гэж үзэж болох уу? Тийм. Яг өнөөдөр цахим худалдааны тийм хангалттай одоо туршлага гэх юм уу бодит амжилттай кейс нь одоо Монголд байгаагүй. Тэгээ Shopee маань гарч ирээд өнөөдөр
үнэхээр за хэрэг жилдээ одоо жишээлбэл давтагдаагүй тоогоор 200 мянган орчим хүнд үйлчлэгээ гэдээ үзэх юм бол бид нар тэр тооны одоо жишээ нь төгжрлийг бууруулах ч гэдэг юм уу те тэр олон хүмүүс цахимаар бараа авах. За нөгөө талаасаа ковидын үед харилцагч байгууллага нөгөө дотоодын бүтээгдэхүүн борлуулагч байгууллагууд яг л одоо дэлгүүрүүд нь хаалгаа хаацсан мөн тухайн шопингоор дамжуулаад бүх борлуулалтаа хийж исэн гэдэг ч юм уу те. Эдгээр маань өөрөө яг одоо нөгөө одоо нийгэмд байгаа тодорхой асуудлуудыг шийдэж ирсэн учраас магадгүй өнөөдрийг хүртэл яг үнцийн амжилтын одоо нууцсан ч гэдэг юм уу тийм дээр тулгуурлаж явдаг болов гэж харж байна. Үүнтэйгээ холбогдоод асуухад бас одоо хийж байгаа үйл ажиллагаагаар дамжуулаад өдөр тутмын бараг ажил тэгээд хийж байгаа үйл ажиллагаанд өөрөө нийгэмд үн цэнийг бий болгож байгаа, илүү нийгмийн хариуцлагыг бий болгож байгаа гэж харуул зүг болов. Тийм, ер нь одоо манай дээр ирж уулздаг залуучууд гарааны бизнес хөгжүүлээд ингээд төслөө танилцуулъя гэж ирж байгаа залуучууд маань ерөөсөө л өөрсдийн санаанууд нь өөрөө яг амьдрал дээр бий болсон асуудлуудыг за энд яг ийм асуудал байдаг. Тэгэхээр манай бүтээгдэхүүн яг энэ асуудлыг шийдэх гээд байна гэдэг талаасаа орж ирдэг те. Тэгэхээр яг бид нэр яг энэ асуудлууд руу төвлөрөөд за үнэхээр энэ хэрэгцээ манад байна уу юу гэдэг те. Энэ цаг хугацаанд яг зөв цаг хугацаа мөн үү биш үү гэдэг манай яг өнөөдрийн туршлагатай баг хамт олон маань хамтын шийдвэр гаргаад явдаг. Тэгэхээр нөгөө талаас нь залуучуудын мөрөөдлийг биелүүлэх талаасаа бол Intelmind ажилладаг гэж болно. Тэгэхээр тэр залуучууд бүгдөө мөрөөдөлтэй байгаа. Би ийм стартап хөгжүүлэх боломжтой байна гэж ороод ирдэг. Тэрийг нь Intelmind хүлээж аваад за энэ төслийг бид нэр ингэж хэрэгжүүлье гэдэг талаасаа хамтраад ажилладаг гэсэн. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт эдгээр бүх үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай танилцсан. Үүсгэн байгуулагдаад 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Intelmind компани хамгийн анхны компани нь онлайн худалдааны Shopee платформ юм. Дотоодын анхны онлайн худалдааны платформ хэрхэн ажилладгийг сонирхлоо. За хоёулынгийнх нь байгаа энэ газар бол Pickpack компани fulfillment center байгаа. Fulfillment center гэдэг маань захин худалдаа авалт хийсэн хэрэглэгчийн барааг нь ангилах за хүргэлтэнд гаргах гэдэг энэ төв бол энэ дээрээс яг хоёулынгийнх нь зогсож байгаа энэ дотор газараас явдаг. За Pickpack маань бол мэдээж Intelmind-ийн хамтран ажилладаг. Бидэд одоо 2021 оноос хойш манай захим хүргэлт за тэгээ дээрээс нь татаа авалт за сортинг гэдэг энэ ажлууд бол бүгдээрээ Pickpack дотроос яваад эхэлсэн байгаа. Мөн дээрээс нь ганцхан Shopee-ч гэлтгүү за Rizig-ийн за бус платформуд маань энэ дотроос явах төлөвтэй байгаа. Процесс ямархуу одоо шат дараалалаар явагддаг вэ? Магадгүй ингээд утсан дээрээсээ товчлоор дааж байгаа хүний хувьд нэг сайн мэдэхгүй шүү дээ. Тий. Яг одоо та Shopee аппликейшн дээрээс хизээж хамаагүй өглөө өөрөө хамаагүй худалдаа авалт энэ 24 цагийн турш худалдаа авалт хийж болно. За тэгээ худалдаа авалт хийгдлээ гэдэг тэр даруй энэ ч манай татаа авалтын ажилчид мэдээллийг нь аавна. За тэгээ тэр татаа авалтын ажилчид маань яг хэсэг хэсгээрээ хуваагдаад татаа авалтандаа гардаг. За өдрийн 8 цагийн хугацаанд бол яг татаа авалт бүрэн хийгдээд буцаж энэ агуулга дээр ирээд за агуулга дээр ирсний дараа жишээ нь та захиалга хийсэн байлаа гэхэд таны захиалсан бараа мөн үү биш үү те өнгөтэйг адилхан байна уу размерын зөв үү үнэнд харж гинөө гэх мэх одоо нөгөө бүрэн бүтэн байна уу гэх бүх мэдээллийг нь шалгаж үзээд за тэрийг болохоор ангилал гэдэг байгаа. За тэгээд та одоо хаан уул дүүрэг дээр захиалга хийсэн бол хаан уул дүүрэг дээр нь авчиж бэлдэж тавиад за тэгээд хаан уул дүүрэг дээр хүргэлт хийдэг ажилчид маань ирж захиалгынхаа бараагаа авд тэгээд танд авчиж хүргэлтийг хийдэг гэсэн. Яг нь ер нь бол захиалга хийгдснээс хойш бид нэр ажлын 8 цагт бараагийн татаа авалт хийгддэг. За тэгээд цаашаага хүргэлт нь бол нэг 4-5 цагийн дотор дунджаар явдаг гэхээр нэг 14-өөс 15 цагийн дотор бол захиалга хийхэд бол хүргэлтэнд гар дээр очих боломжтой. Тэгэхээр энэ бүх процесс бол яг энэ хэсэг дээр явдаг гэсэн үг. Үйл ажиллагаа нэлээд жигдрээд бас харцангуй одоо удажлаа шүү дээ. Тэгэхээр хамтран ажиллаж байгаа ханган нийлүүлэгчдийн маань тоо хэд болсон бэ? За Shopee цэгийн хувьд бол яг одоогийн байдлаар 1000 гаруй брендинг 600 мянга гаруй бараа бүтээгдэхүүн тухайн платформ дээр маань байршиж байгаа. За хэрэглэгчийн хувьд бол 24 цагийн турш хизээч хамаагүй тухайн манай Shopee цэгийн вебсайтаас худалдаа авалт хийх бүрэн боломжтой. Цаашдаа бас үйл ажиллагаагаа төрөлжүүлээд ангилах шаардлага үүсэж байгаа юу? Шаардлага мэдээж үүсэж байгаа. Shopee-гийн хувьд бол 21 онд бид нэр Shopee Lux цэгийн гэж бас тусдаа
платформыг үүсгэсэн. За тэн дээр бол мэдээж яг цэвэр нөгөө нэг тансаг хэрэглээний luxury брэндүүд байгаа. За сая та мэдж байгаа л үгүй болов. Сая он гарсны дараа бас манай Zari Cigmen гэдэг тэр болохоор яг хэрэглэгчийн хооронд би бидэгээ юугаач зарж болох те өөрийнхөө хэрэгжилжсэн зүйлээс зарах боломжтой тэр платформ маань гарцсан. Худалдаа авалтан дээр сэтгэл хангалуун биш байвал шопингийн асуудал гэж үзэх хандлага байдаг шүү дээ. Эргээд нөгөө чанартай бараа байхтай, найдвартай байх ч гэдэг юм уу. Тэрийг нь ханган нийлүүлэгч нартаа бас одоо тийм шаардлага тавьдаг байх л та. Ямар шаардлагыг тавьдаг вэ? Мэдээж яг албан ёсоор оруулж ирдэг байх шаардлагатай гэж бид шаардлага тавьдаг. Монгол улсад одоо цаад газраасаа зөвшөөрөл авсан байх хэрэгтэй гэдэг. За тэгээд хэрвээ одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн ч юм уу те хэрэгэлдэг, иддэг, уудаг бүтээгдэхүүн байх юм бол чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Эрүүл мэндийн талаасаа шаардлагуудыг бол бүгднийг тавьдаг. Буцаалтын асуудал бас хамгийн их шийдэх шаардлагатай одоо зүйл шиг санагддгийг. Тэгэхээр мэдээ цахим худалдаа авалтан дээр буцаалт байх магадлал бас өндөр. Энэ тал дээр ямархуу ахиц бас байгаа болоо. Ер нь яаж шийдвэрлэхээр ажиллаж байна? За яг одоогийн байдлаар бол манайх Shopee Cigmen-ээс буюу одоо манай цахим худалдааны дэлгүүрээс худалдаа авалт хийсэн тохиолдолд 24-48 цагийн дотор буцаалт хийх бүрэн боломжтой байдаг. Тухайн одоо таны ч юм уу те одоо манай хэрэглэгчийн худалдаа авж байгаа бараа Shopee-гийн өмч биш учраас бид нэр тэн дээр яалтчгүй цаг заагаад байгаа. Гэхдээ ер нь бол манай хитийн зорилготой бол гол нь хэрэглэгчл happy байх хэрэгтэй гэдэг үүднээс бид нэр буцаалтыг бүрэн авах боломжтой байхтай. За жишээ нь одоо гадаадд бол 30 хоног дотор буцаалт хийх боломжтой байдаг ч юм уу тиймэрхүү байдлаас бид бас төртэй холбоотой асуудлууд дээр ярилцаад хамтраад ажиллаад явж байгаа. Хүргэлтийг илүү яаж амархан болгох, хэрэглэгчид илүү яаж таатай болгох талаар цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ? За энэ ондоо бид багтаад экспресс деливери гэдэг төрлөө нэмгэж байгаа. Мөн дээрээс нь дроны туршилтыг бид энэ 7 хоногт хийгээд явж байна. Мөн дээрээс нь сая бас дурдсан Pickpack компани PP Box гэдэг хүргэлтээ одоо та гэртээ байхгүй үедээ хүргэлт чинь очлоо гэвэл би ойр байгаа Pickpack PP Box-оос сонголтоо хийгээд хөргүүлээд авчих боломжтой энэ сонголтуудыг бид нэр оруулалт явж байгаа. Intelmind компани портфолио 16 компани дэд бүтцийг Cody Cigmen хариуцж байна. Манай компанийн хувьд бид Intelmind компани технологийн бүхэл төслүүдийн яг ард ажилладаг компани байгаа. За одоогийн байдлаар бид 100 гаруй цахим худалдааны систем, томоохон байгууллагын цахим худалдааны системийг хариуцсан ажиллаж байна. Дээр нь Shopee, Zari, Автопартс гэдэг томхон төслүүдийн бас хөгжүүлээ явж байгаа. Өнөөдрийн байдлаар Cody компаниуд 1.7 сая хэрэглэгчид хүрч үйлчилж байна. Тэр олон төслүүдийн найдвартай байдал, аюулгүй байдал, за одоо орчин үед маш чухал болоод байгаа хэрэглэгчийн датаг хэрхэн хамгаалахын, сервер нь хэрхэн найдвартай байхын, тэр хэрэглэгчдийн мэдээллийг алдахгүй байх. За тэгээд дээр нь одоо юу гэдэг нэг дор олон мянган хэрэглэгчид хандхад сервер тухайн програм маань өөрөө унахгүй, ажиллахаа болохгүй байх гэдэг ч юм уу. Яг энэ болгон дээр бид маа багийн хувьд бол маш олон шийдлүүдийг гаргаад явдаг. Дэлхийн стандарт гэд ярих юм бол яг маа хувь хүмүүс хөгжүүлэгчдийн хувьд бол хувийн код бичих чадвар, скил бол маш сайн хөгжсөн. Тэгэхдээ технологийн компаниудын хувьд бол дэлхийн стандартад хүрэхэд бас жоон хол байгаад байгаа. Тэгээд бидний хувьд ер нь яг ийшээ гол том зорилго маань гадны зах зээл бүтээгдэхүүнийг нийлүүлэх те Монголоо төлөөсөн технологийн нэг чултгай шийдлийг гадны зах зээл гаргах юмсан гэж ер нь одоо зорилгоо болгон ажилладаг. Тэгээ энэ дээрээсээ болоод бид гадны технологийн компаниудтай хамтран ажиллах, тэднээс туршлага судалгач гэдэг юм уу тийм байдлаар нэлээд олон гадны компаниудтай хамтран ажилладаг байгаа. Дээр нь бид дэлхийн томоохон тех үзэсгэлэнгүүд болохоор ICE Web Summit гэдэг үзэсгэлэнгүүд ер нь жил болгон явж хөгжүүлэгчтэй хүмүүсээр нь бол тэндээс туршлага судлуулдаг тийм байгаа. За дээр нь одоо Монголоос яваад гадаадад ажилласан одоо маш олон технологийн залуучууд байдаг. Тэд нар маань өөрсдөө ингээд буцаад Монголдо ирж байгаа. Тэдгээр одоо хөгжүүлэгчдийг бид нэр өөрсдөө багт нэгтгэх, дээр нь тэднээсээ туршлага судлах гэх буцаагаад яаж тэр гадны технологийн компаниудын дэлхийн стандарт нийцсэн, жишгт нийцсэн бүтээгдэхүүнийг гаргаад байгаа юм бэ? Ер нь яг ямар үе шаттай байд юм бэ гэдгийг ер нь бол бид үйл ажиллагаа нэвтрүүлэх гэж зориод явж байна. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт технологийн салбарын ирээдүй, хүний нөөцийн асуудлуудын талаар тус компани гүйцэтгэх захиралтай ярилцсан.
Intelmind компани нийтдээ 2000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаас гадна давхарцсан тоогоор 1.7 сая хэрэглэгчид шууд хүрсэн үйлчилгээ үзүүлж байна. Салбарын цаашдын хөгжил, тулгамдж буй асуудлуудын талаар тус компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Минд Баяртай ярилцлаа. Энэ салбар дээр за олон компаниуд үйл ажиллагаа явуулаад зэрэгцээд одоо Монголын нэг тийм технологийн нэг тийм шин зүүн гэх юм уу, эра ч юм уу ихсэн юм шиг тийм он жилүүд өнгөрч штэ. Танай компанийн хувьд одоо яг л энэ дотор нь байгаагийн хувьд харахад хамгийн одоо шаардлагатай байгаа ер нь бүгдээрээ илүү сайн ойлгох шаардлагатай, эсвэл хэрэглэгч илүү сайн ойлгох шаардлагатай юу байдаг вэ? Магадгүй энэ компаниудын хөгжилд баг зэрэг хоошин татж байгаа тийм зүйлүүд байгаа бол. Тийм энэ компани урсгал маань нэг 2016 он 17 оноос эхэлсэн нэг юм давлгаа. Тэгээ энэ давлгаанд донд манайх төрж гарч ирсэн одоо Lend-ийн Анд Global компани манаас гарч ирсэн, QPay гарч ирсэн, Tomio гарч ирсэн, UBCAP гарч ирсэн гэдэг нэг юм хэсэг юм стартап компаниуд бас гарч ирсэн. Сүүлийн 5 жил өнгөрлөө л дээ. Тэгэхээр энэ бол бас миний бодлоор бол нэг цаанаасаа юм хувь төрөг байсан уу яг юу байсныг мэдэхгүй. Гэхдээ нэг юм момент бүрдсэн. За эдгээр компаниуд яг нийлээд яг юу хийсэн бэ гэхээр юм movement буюу одоо хөдөлгөөнийг өрнүүлсэн. Тэгээ нэх олон газар яригддаггүй. Гэхдээ энэ компаниудын бий болгосон гавьяан юу вэ гэхээр стартап. Тэгээ технологийн салбар маань өөрөө Монгол улсын хувьд ирээдүйн байж чадах юм байна гэдэг итгэл үнэмшлийг өмнө одоо биднээс өмнө байсан аж ахуйн нэгжүүд бөгөөд залуучуудад яг тэр итгэл үнэмшлийг төрүүлсэн. Тэгэхээр бид бүгдийн өнөөдөр одоо засаг дээр ярьж байгаа энэ сэдвүүд, та хэдийн одоо зурх дээр ярьж байгаа энэ бүх сэдвүүд бол одоо яригдах энэ модонд орох энэ одоо юунд бол энэ компаниуд аюу тум үргийг гүйцэтгэсэн байгаа. За өнөөдрийн байдлаар тулгарч байгаа том асуудал юу вэ гэхээр миний бодлоор бол Монгол хүний одоо юм суур төлөвшил гэж нэг юм том асуудал байна. За яагаад энийг зүгээр бие бичлэл хувьдаа ярьж байгаа вэ гэхээр барууны оронд бол хичнээн ажлын цаг нь 8 цаг байсан гэсэн аюу өндөр бүтээмжтэйгээр 8 цагийг өнгөрөөж чаддаг тий. За мөн дээрэс нь одоо бүр багаасаа суураасаа ингээд энэ юмыг би яг ингэж л хийх ёстой гэдэг юм ингэж гүн өөртөө шингээж ойлгож чадсан ажиллаж чаддаг. Монголчуудын хувьд бол яг одоо харамсалтай нь 100% бид нэр яг ийм хандлага байдгүй, амархан шантардаг тий. Эсвэл шалтак аюух болдог гэдэг ч юм. Энэ мэн өөрөө бидний бүтээмжийг илүү хурдан бид нөгөө нэг бүтээгдэхүүнээ гаргаад хөгжихэд нэг саад болдог нэг одоо зүйлүүдийн мэн нэг мөн. Дараагийн том одоо бэрхшээл нь юу вэ гэхээр хүний нөөцийн асуудал байна. Хүний нөөцийн дутагдал байна. Тэгээ сайхан над дээр тийм мэдээлэл ирсэн л дээ. Тэр юу вэ гэхээр 2017 онд биш 2007 онд нэг ямар жил боллоо одоо нэг аюу олон хүүхдүүд төрсөн шүү дээ тий. Гахаа жил болсон тий. Тэгээ тэрнээс өмнөх 5-6 жил төрөлт аюу бага байсан юм бэл. Тэр нэг хөлмөрийн зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа одоо залуучуудын маань тоо бага байгаад байгаа. Тэр дотор нөгөө чадвартай чадвараараа ингээд ирмэлэгдээд ирэх юм бол бас тэр хүмүүсийн тоо цөөхөн байгаа. За дээрэс нь бид нар өнгөрсөн хугацаанд нарийн мэрэгжлийн хүмүүсийг бид нар бэлдэж чадаагүй. Тэгэхээр одоо компаниуд минь хөгжмөр байна тий. Дараагийн шатанд орох хэрэгтэй болсон. Тэгэхээр яг хүний нөөцийн асуудал маань доороос нь тулж гарч ирчээд ингээд чангаагаад байна л та. Нэг ийм аюул том одоо бэрхшээл байна уу гэж би бол харж байгаа. Компанийн хувьд одоо ингээд анх байгуулагдаж байсан анх тэгээ Акиагийн бараа оруулж ирээд зархаас арга боллоо гэдэг шиг тэрнээс хойш нэлийн хугацаа өнгөрчлөлтэй хийж бүтээсэн зүйлүүдээс чинь төсөөлж байгаагүй амжилт гаргасан ч юм уу тиймэрхүү зүйлүүд юу байна вэ? Ер нь зөндөө шүү дээ. Тэгээ бид хэд Монголд анхдагч гэсэн маш олон зүйлийг хийсэн. Тэгээ тэр бүгдээрээ бид нар бахархдаг. За зарим нэгнээс нь бид дурдвал 2018 онд бид нар хэд Монголын одоо том арилжааны банк болох Худалдаа хөгжлийн банктай бид нар хамтраад Монголын анхны онлайн лизингийн үйлчилгээг бид нар зах зээл рүү нэвтрүүлсэн. Энэ бол одоо ч гэсэн зах зээл дээр цорын ганц цагийн онлайн лизингийн үйлчилгээ болоо явж байна. 2018 онд бид нар Playtime одоо хөгжмийн фестивалтай хамтраад Монголын одоо ивентийн тасалбарыг нэгч цаасан тасалбаргүй бид нар болгож чадсан. Энэ үүнээс хойш одоо Монголд болж байгаа ивентүүд цаасан тасалбар гэдэг ойлголт бол огт байхгүй болсон. За мөн дээрэс нь худалдааны салбарт бид хэд бараагаа зарж байгаа худалдааны компани бөгөөд худалдаа авахч гэдэг оролцогч нарыг бид нар одоо интернет худалдаанд бид нар сургалаа. За мөн дээрэс нь хүний нөөцийн дутагдaltaй байгаа энэ үед топ компаниудыг өөрсдөө мэдээлэл технологийн албыг дотроо байгуулахгүйгээр системээ бид нар нийлүүлээд найдвартай үйл ажиллагааг нь одоо жигд хангаж байгаа энэ зүйлийг хийсэн. За UBCAP-ийн хувьд гэх юм бол өнөөдөр 12 мянган жолооч UBCAP-д бүртгэлтэй
одоо өдрийн 100,000-аас дээш орлоготой болцсон ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө нэг халтуурын жолооч гэж хэлдэг те. Зам дээрээс явдаг тэр соёлыг бид нэр эвдлээ. За мөн дээрээс нь одоо крипто зах зээл дээр бид хэд бас нодлон жил бас орж ирж Монголын түүхэнтх, арилжааны түүхэнтх бүх рекордуудыг бид нэр хэдэн зуугаар бид нэр давуулан биелүүлж бид нэр рекордуудыг шинж жишгийг бид нэр тогтоосон. За гэдэг гих мэтлээ ингээд ярих юм бол бас ийм олон юмнууд бол зөндөө байгаа. Тэг бүгд энэ гаргасан амжилтуудын арталт бол маш их олон цагийн хөдөлмөр, аюулгүй олон сад бэрхшээлүүд тулгарч лээсэн л да. Тэг бүгд л амттай байсан тийм. Хэрэглэгчдэд ингээд шууд үйлчлдэг тэр хэсгүүд дээр технологийн шийдлүүдийг хийж байгаа ер нь бол анзаарэгдэж байна л да. Цаашдаа ер нь юу хийн гэж зорж байна вэ? За нэгдүгээрт бид нар өмнө эхлүүлсэн ажлаа дуусгах ажлууд зөндөө байгаа. Энэ дуусах үгүйг бас мэдэхгүй байна тий. Дотоодын зах зээлд бол технологийн компаниудын оролцоо аюу өндөр шаардлага одоо хэрэгцээтэй байгаа. Олон мянган худалдааны компаниудад технологийн шийдлүүдийг нэвтрүүлсээр тухайн компаниудын үйл ажиллагаа сайжрахаар байгаа. Тэгээ тэр шийдлүүд нь одоо хүртэл зах зээл дээр бас хангалттай гарч ирээгүй байна. За мөн дээрс нь өөрсдийнхөө энд бид нар бий болгочихсон байгаа бүтээгдэхүүнийг бид нар гадны зах зээл рүү бид нар гаргаж өөрсдөө бид нар сорих шаардлага бас бид нар тулгарсан тэрнийхээ ажлыг бид нар хийгээ явж байгаа. За дараагийн нэг чухал зүйл нь юу вэ гэхээр нэгэнт энэ замыг бид нар өөрсдөө туулаад ирсэн. Энэ зовлонгоор нь бид нар явсан болохоор ийм төрлийн дараагийн гарч ирэх төрж байгаа компаниудыг бид нар сайн ойлгож чадна. Тэр хүмүүстэй бид нар илүү хамтарч ажиллаж чадах байх гэж өөрсдөө одоо найдаж байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бид нар хөрөнгө оруулалт одоо venture studio-ийн үндсэн одоо үйл ажиллагааг бид нар цааш нь хөгжүүлээд явна. Хүний нөөцийн бодлого дээр бид нар туслана, хууль эрх зүйн орчин дээр бид нар туслана. Магадгүй шинээр гарах хууль өргөцсөн орчнуудыг бид нар боловсруулахад бид нар одоо ажлын хэсэгт нь орж ажиллах ажлуудыг бид нар идэвхтэй хийн. Ер нь яг эндээ бид нар яг энэ орчныг бүрдүүлэх талаас бид нар тууштай явна л гэж бид нар харж байгаа. Бүр одоо юу гэдэг тэдэн жилийн дараа бид нарыг тийм болцсон байна гэж бол яг хэлж бол мэдэхгүй байна. Яг одоогийн байдлаар. Гэхдээ биднээс хамааралтай аюулгүй олон харилцагч, хэрэглэгч, хамтрагч байгууллагуудын одоо хувь заяа бид нар дээр бас байгаа гэдгийг бид нар ойлгож байгаа учраас нэг дөрөнд бидний яг л явуулсан тавиал ажиллаж байгаа. Venture Studio чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Intelmind компанийг танилцуулсан дугаар маань өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа.